Цагаатчийн Бодар Цэцэг гэдэг. Би 2000 онд Дорнод аймаг дахь Багшийн коллежийг төгсөөд төрлөх сургуульдаа 25 дахь жилдээ ажиллаж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн миний ажлын гол зорилго бол 1-р анги хугацаанд нь уншуулж, бичүүлж, бодол сурахад оршиноо. Сэтгэхүй хөгжүүлэх дасгал ажлаар дамжуулан хүүхдийг чөлөөтэй сэтгүүлэх, аливаа зүйлд хурдтай байлгах зорилгоор дараах дасгалуудыг хичээлийн өмнөх 15 минутад хийлгэн хэвшүүлж байна. За мөн үдсэн үсгийн хүрээнд уран бичлэгийг зуруулан ямар амьтанд дүрс үүсгэж байгааг яриулж байна. За мөн хүүхдүүд үдсэн үлгэрээ буцтаа ярьж өгөх, за мөн ярьж өгснөөр ярих чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх ийм дасгалыг хүүхдүүдээрээ ажиллуулж байна.